Аймаг орон нутгаас жил бүр бүтэн өнчин болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлгийг гардуулан өгдөг. Энэ жил ч мөн уламжлалын ёсоор аймгийн цэцлэгийн хамт газар гэр бүл хүүхд залуучдын газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүтэн өнчин хүүхэд хагас өнчингээд нийт 1400 хүүхдэд баярын бэлэг гардууллаа. Ахичнийхэн зүгээс шинжлэхийн өмнө аймгийн амьтанд нийт 900 орчим хүүхдэд бэлэг авахаар шийдвэрлэж өнөөдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэхүү арга хэмжээг бас сэтгэл гаргаж хамтран зохион байгуулсан аймгийн нийгэм бодлогын хэлтс тэр дундаа гэр бүл залуучуудын газар нийт хамт олондоо ах эгч нартаа дүүнер маань баярлалаа гэж хэлье. Ингээд тавхандаа шинэ гарч байгаа 2019 онд сурлах хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Ирүүл их байж аавда ажилттай ээлтэй нэртэй сайн хүн болдог юмшээрэй гэж одоо хүсье. Баярлалаа та бүхэнд. За тэгэхээр юуны өмнө Орхон аймгийн хэмжээнд одоо ажиллаж амьдарч байгаа 28 мянган гэр бүл 33 мянган хүүхэд за 34 мянган залуучуудаас 2018 оноо амжилт бүтээлээр өдөж 2019 оноос амжилт бүтээлээр ухахыг ерөөл зөвшөөрье. Ингээд энэ 2018 онд аймгийн засаг дарга маань бас аймгийн хэмжээнд байгаа бүтэн өнчин, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй зорилт гэр бүлийн гэсэн одоо энэ дөрвөн чиглэлээр бас хүүхдүүдэд бэлэг гардуулж байгаа. Тэгээд бид нар одоо Баян өндөр сумтайгаа хамтраад энэ аймгийн хэмжээнд байгаа бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүдийн судалгаа гаргахад бүтэн өнчин 84 хүүхэд, за хагас өнчин 761 хүүхэд, за хөгжлийн бэрхшээлтэй 294 хүүхэд, за ингээд дээр нь бас зорилттой гэр бүлийн туршилтын хөтөлбөрт хамрагдж байгаа 300 гаруй хүүхдүүдтэй бид нар гарын бэлгээ гардуулж байгаа. Ингээд нийт 1400 гаруй хүүхдэд бид нар бэлэг гардуулж байна. Мөн орон нутгийн удирдлагууд хүүхэд багцуудтай баярын бэлэг гардуулсан эдгээр арга хэмжээнд өвлийн өвгөн цас охинод агуулan гэрч хүүхдүүдийн баяр дээр баяр нэмсэн байна.